За газ абакан. За тэгээд газ богийн зан уул үзгээд зан уул идэх газар нэрж байна. Нэг юм хавсал дундор алхаад энэ ч машин бол шөөрөлтөй машин гардаг гинэ. Энэ тусгай хамгаалалттай газар юм байна. Тэгээд Монгол машиныг мэдээж оруулахгүй. Орлооч гэсэн аяг бол тэгээд шалгал шүүлгэлээр бол болохгүй хаа гэт машинад ороход тийш алхаж байна. Манайхан тэрд алхаж байна. Би өрөөнд алхаж байна. За тэгээд товчхондоо гэх юм бол алтаад очлоо. Горны алтаад очсон. За горны алтаа 2 буутай уулзлаа. 2 буутай уулзахад хоёулаа шал өөр хүмүүсүүд байлаа. Тэгээд одоо Акаст ирсэн. Акас япака энд нэг удгантай болцсон. Тэгээ бас ижлэг мөнөр зөндөө хүмүүс байлаа. Голчлын удгантаар олзаал явуулчлаа л да. Тэгээд яг эдгээр үзэл бол ерөнхийдөө Монгол буутай ижлэхэн төстэй юм байна. Монгол буутай төстэй байна. Их сони юм ярьж байна. Одоо тэгээд зан уулын хараад бас нэг дүүлэн төрөх бах таа гэж бодлоо. Явж байна да. Нэг юм газар ирж байна. Тэр төмөр оромтой жижигхэн палатк маяг юм гинэ. Ярьж байна. Тэгээд энэ ч нэ хононжин зан уулээ. Вот это вот мужская часть считается. Эрэгтэй хэсэг. Это женская. Вот если боком смотреть, вот видите раньше хорошо было видно, как будто медведица вверх ползет, вот так вот носом. И снизу два медвежонка было, а потом обсыпались, люди ходить начали. Баавга хоёр бомборшоо дагуулаад явж байгаа. Медвежья гора, туда только медведи шаманы. Мацаж байгаа тийм юу байсан. Тэгсэн чи одоо хүмүүс явсаар гадаа нэг бомборш байхгүй болцсон. Одоо нэг. И там наверху есть такое место, вот смотри, сам и поднимаешься, когда как вот родовые пути, такая дырка, и вот через нее надо пролезть и 3 раза. Дээр ингээд нөгөө овгуудын одоо зам гэрсэнтэй адилхан тийм замыг одоо бэлгсэн тийм жижигхэн агууч гэх юм одоо агуурх уу тийм асгарах. Тэргээр ингээд гараад цаашаа нийт гар хавих юм бол дахин төрлөө гэж үздэг. А с этой стороны там наверху есть трон. Тоже сейчас люди ходить стали, все пообсыпали. Энэ дээтэл бас тэтв шиг юм байдгийг. Я поиграла и сама теперь вон машину вожу. Тэгээ бид нар дээр гараад юугаар хоомос нөгөө хил хуураа тоглоод тэгээд энд бас онгод орж байлаа. Тэгээд дээр бас их гоё байсан. Бас ингээд хүмүүс явсараад бас жоохон зарим минут энэ балчсан. Есть дверь, это вот Кагайзи, горный народ. Они в таких горах живут внутри, там целые деревни. Уулын эзэдтэй энэ хавьд одоо байдаг. Вот это место двери, да? Ворота. Не всем шаманам она показывается, но там очень много бубнов. И вот Кагайзи получить, если они дадут. Я туда заходила, там, знаете, есть даже бронзовый бубен. Что, пещера, что ли? Нет, внутри горные живут. Есть двери, за ними шаманы местные прям гоняются. Если она показывает... Энэ ингээд дэш харахад Кагайзи гэдэг нөгөө уулын эзэд байдаг. Тэдэш аюу их юу гэдэг нөгөө хингэрэг маш их хингэрэг байдаг. Поэтому мне 4 дали. Я туда заходила. Тэг би тийш ороод гарсан. Тэрнээс болоод би 4 хингэрэгтэй болсон байлгүй. Надад зөвшөөрсөн юм шиг байгаа. Обратите, может быть, вам тоже показывают. Энэний араас аюу олон бөөнөр хурж хингэрэгтэй болох гэж үздэг. Хэрэг оргийн амтлагч нэг тэг болоо нэг хингэрэг өгөөд идэв. А би бол орсон тэгээд железные бубны не видела. Там вот есть төмөр тэ хүрл юу байдаг. Бүр аюу хуучин тэ хуучин тийм юу байсан. Хингэрэг. Төмөр хингэрэг байсан. Хүрл хингэрэг байсан. Отойди, не видно, там снимают. Сходи чаю набери, пожалуйста.
Hehehehe